Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За сүүлийн 2 жилд 3 засгийн газар дамнан яригдж, иргэд аж ахуйн нэгжийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн нийгмийн даатгалын багц хуулийн төслийг улсын их хурлаар хилцэж эхэллээ. Илүү олон жиг шинтгэл төлөхийг үнэлдэг, урамшуулдаг, хүний хөдөлмөрийн үр шимийг хамгаалдаг шударга тогтолцооны шинжилгээний тухай дуустдаггүй яриаг дуусгая гэж сүржин гэгч нь мэдэгдээд байгаа. Монгол улсын ерөнхий сайд учрлын өргөн барьсан энэ хуулийн шинжилэл реформ хийх хэмжээнд боловсруулагдаж чадсан уу гэдгийг энэ ундаад тоомлог хүргэхээр бэлтгэлээ. Нийгмийн даатгалын шимтгэлээр бүрдэх орлогыг тэтгэмж болгон хуваарлдаг. 2024 оны байдлаар 10 даатгуулагчид 5 тэтгэвэр авагч ноогдож байсан бол 2030 он гэхэд энэ харьцаа 7 болж нэмэгдэхээр байгаа учраас өнөөдөр тэтгэврийн тогтолцоонд ирэх санхүүгийн дарамт эрсдлийг бууруулахын тулд шинжилэл хийх шаардлага зүй ёсоор яригцаар байна. Нэг талаар тэтгэвэр нэмэхийг ахмадууд шаардаж байгаа бол нөгөө талд шимтгэлээ бууруулахыг аж ахуйн нэгж ажиллагсад хүсдэг. Нэгнээсээ хамааралтай энэ хоёр асуудлыг зэрэг шийдэх боломжгүй учраас нийгмийн даатгалын сангийн орлогыг бууруулахгүйгээр шимтгэл төлөх сонирхлыг нэмэгдүүлэх сорилттой засгийн газар нүүр тулж байгаа юм а. Ер нь бол бүх нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчд төлж байгаа. Тэр ажилтан өөрөө авч төлөд байгаа юм байхгүй яг тэр тайлгналын хийгээл тэгээ компани нэгтлэн бодогчд нар бодоод шилжүүлж байгаа. Буюу ажил олгогч өөрөө хийж байгаа. Энэ нь өөрөө 24 байх. Тэгээ энэ зардал өөрөө компани нэгтлэн бод бүртгэл дээр хүний нөөцийн зардал гэдгээр гараад явж байгаа. Тэгэхээр юу гэдэг нь ажилтаа өөрөө төлж байгаа, компани төлж байгаа гэдэг гэхээс илүүтэйгээр ер нь бол 24%-ийг ажил олгогч бүх юм хурааж аваад шилжүүлж байна гэж ойлгож байна. Өнөөдөр яг энэ бизнес эрхэлж байгаа ажил олгож байгаа бүх улсуудын бол 24%-ийг нь л орлогын ажилтнанд олгож байгаа цалингийн 24%-ийг төлөө явж байна гэсэн үг. Энэ л өөрөө нэлээд том ачаал болдог. Ер нь татвараасаа бас нэлээд өндөр том ачаал болоод явждаг гэж. 2025 оны байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 63.8 мянган ажил олгогч 1,180.5 мянган ажиллагсад байсан бол сайн дураар 169.8 мянган хүн даатгуулсан гэд манай улсын ажиллах хүчний 81 орчим хувь нь нийгмийн даатгал даатгуулжээ. Албан журмын даатгалын хувьд ажил олгогч үйл ажиллагааны чиглэлээс хамааруулж 10.5-аас 12.5%-аар, харин ажилтан 9.5%-аар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд дээрх хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтнуудаас гадна бизнесийн харилцааны хүрээнд үүсэж байгаа гэрээний цалин хөлсөд тооцож төлөхөөр хуульчилсан байдаг. Аялал жуулчлал, тээвэрлэлт, хадгалалт, илгээмж, зуучлал зэрэг бизнес аж ахуй шинжтэй бүх төрлийн харилцаанаас олсон орлогод 2024 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах болсон. Улсын хурлаар хэлэлцэж байгаа нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хуваарай үйлчилгээ үзүүлэгч өөрийн сонголтоор 2 хүртэлх гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээтэй ажилтны хувьд тэтгэвэр тэтгэмжийн даатгалд хамрагдаж, зөвхөн ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний даатгал, эрүүл мэндийн даатгал төлөхгүй байж болохоор тусгажээ. Аж ахуйн нэгжүүдээр үүсэж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтан дээр бол өмнө бас өнгөрсөн жил төвшин нарын 41 гишүүн нийгмийн даатгалын тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа 2 янзын гол агуулгатай өөрчлөлтийг өргөн барьсан. Нэгт аж ахуйн нэгжүүдээс төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл дээд хязгаар тогтооё. Тэгэхгүй хэдэн ч төрлийн цалин авдаг байсан. Хязгааргүйгээр ингээд шууд 12.5-аар хуваараа бодчих гээд байна. Тийм болохоор хөдөлмөрийн улсын доод хэмжээг 10 нугуулсан хэмжээнд л очиж хязгаарлаж, тэрнээс дээшийн хэсгээр нь нийгмийн даатгал төлөхгүй байя. Ажилтаа өөрөө тэгж төлж байгаа шүү дээ. Ажилтнтай адилхан хязгаарлалаа гэсэн санаа нэгт оруулсан. Хоёрт нийгмийн даатгал төлж байгаа орлогын бүрэлдэхүүн хэсгээс зарим зүйлүүдийг хоол унааны мөнгө, бусдаар гүйцэтгүүлсэн хөлсөөр ажиллаагүй бол хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй бол бусад төрлийн гэрээнүүдийг гаргая гэдэг ийм хоёр саналыг тавьсан. Энэ хоёр санал хоёулаа агуулгын хувьд засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл тусцсан явж байгаа. Аж ахуйн нэгжүүд гэхээсээ илүү хуваарай хөдөлмөр эрхлэгчид энэ хуулийн зохицуулалтад илүүтэй хамрагдах дүр зураг бол харагдаж байна. Төлөх тун хүлээх хариуцлага нь ажилтнтай харьцуулахад өндөр байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ ажил олгогчдын хувьд бол одоогоор байхгүй байгаамаа. Улсын их хурлд өргөн барьсан нийгмийн даатгалын багц хуулийн төсөл туссан ажил олгогчийн нийгмийн даатгал шимтгэл төлөх сарын цалин хөлс түүнтэй адилдах орлогын дээд хэмжээг үе шаттайгаар ажил
ажилтнтай адилхан хэмжээнд хүрэхээр одоо зохицуулсан байна. За тодруулах юм бол 2028 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин, 2029 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11 дахин, за 2030 он гэхэд ажилтнтай адилхан хэмжээнд хүргэх за хөлсөөр ажиллах гэрээний одоо нийгмийн даатгал тооцох хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй одоо тэнцэх хэмжээнд байхаар хуулийн төсөлд заалтыг бол тусгасан байна. За 2025 оны байдлаар нийт даатгуулагчийн 10 хүн тутмын нэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс одоо их хэмжээний цалин хөлс орлоготой байгаа бол за энэ хэрвээ хуулийн заалт одоо батлагдах юм бол нийгмийн даатгалын сангийн одоо шимтгэлийн орлого 175 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан байгаа юм а. Одоо тулгамдж байгаа тодорхой зарим нэг асуудлуудыг бага зэрэг шийдэх, бага зэрэг ачаагийг хөнгөлөх ийм заалтууд бол орсон байна л да. Тухайлбал одоо нийгмийн ажил олгогчийн талаас зүгээс төлдөг ажилтны нэрээр төлдөг нийгмийн даатгалын хэмжээний дээд хэмжээг тогтоож өгсөн байх тийм ээ. Жишээ нь энэ бол манай өгжсэн саналуудын нэг. За энэ бол бас бид нэр эерэг маш чухал заалт гэж нэг талаас харж байгаа. Нөгөө талаас одоо хөлсөөр ажиллах өмнөх хуулийн дээр чинь хөдөлмөрийн харилцаа, иргэний харилцаа хоёрыг холио хийсэн байхгүй юу? Тэгэхээр хөлсөөр ажиллах гэдэг чинь иргэний харилцаа, иргэний хуулиар явдаг. Хөдөлмөрийн гэрээ бол хөдөлмөрийн харилцаа. Тэгэхээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тийм ээ энэ нэг удаагийн шинжтэй гэрээнүүд байгуулж ажиллаж байгаа иргэдийн хувьд бол нийгмийн даатгалыг төлөх хэмжээ процессын хувьд бол нэг арай жоохон өөр болгож жоохон хөнгөлж өгсөн байлээ. Гэхдээ яг суур асуудал буюу түрүүний тэр иргэний харилцаа хөдөлмөрийн харилцаа хоёрыг хосноо бол шийдвэрлээгүй байлээ. Мөн нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоо өөрчлөх асуудлууд бол сайн бас шийдэгдэж чадаагүй байна л гэж харж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ажил олгогч сүүлийн 5 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 5-аас доош ажилтнтай бол 3 хүртэлх ажилтны шимтгэлийг 36 сар хүртэлх чөлөөлөхөөр сайн дурын даатгуулагчаар шимтгэл төлөгчид тэтгэврийн даатгалын 50%-ийг 24 сар буюу 2 жил хүртэлх хугацаагаар чөлөөлөхөөр хуулийн төсөл тусгажээ. Хөдөлмөрийн зах зээлийн бүтэц чиг хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор албан бус салбарт ажиллагсад нийгмийн даатгалын тогтолцооноос гадна үлдэхэн нэмэгдэж, хуваарай нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулагчдын тооч буурч байгаа учраас энэ зохицуултыг хуулийн төсөл тусгасан байна. 2016 онд 228.5 мянган хүн сайн дураар даатгуулж байсан бол 2020 онд 193.1 мянга, 2023 онд 152 мянга, 2024 онд 140.2 мянга, харин 2025 онд 130 мянгад хүрч буурчээ. Албан бус салбарт 500 мянган хүн ажиллагчдын 3 хүн тутмын нэг нь л даатгуулж байгаа нь харагдаж байгаа юм. Мөн хуулийн төсөлд 15-аас 22 насны ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан залуучууд болон тэднийг ажилуулж байгаа ажил олгогчийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас бусад төрөлд шимтгэл төлөхөөс чөлөөлөх зохицуулалт орсон байна. 2025 оны байдлаар хүн амын 12%-ийг эзэлж байгаа 15-аас 22 насны оюутан залуус суралцахын хажуугаар ажил хийдэг залуусын дунд нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол бага байгаа нь олон судалгааны үр дүнгээс харагддаг. Нэг талаас ажил олгогчоос оюутан залуучуудыг ажилд авах сонирхлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ чөлөөлөлт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж байгаач судлаачид эсрэг байр суурьтай байна. Нийгмийн даатгалын тухай хуулиудад ч юм уу нийгмийн халамжийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахдаа нийгмийн анги давхраг тус бүрээр одоо эрх ашиг хамгаалсан зүйл заалтуудыг оруулах нь бол тохиромжгүй гэж үзэж байгаа. Тухайлбал одоо малчны гэдэг ч юм уу, аль эсвэл одоо жирэмсний амарчсны гэдэг ч юм уу, одоо тэг цэргийн тэтгэвэр авах тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудал гэдэг ч юм. Ингээд нэг нийгмийн анги бүлэг давхраг бүрээр ингээд өөрчлөлт оруулаад яваад байх юм бол дараа нь бол энэ нийгмийн даатгалтай холбоотой сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоох ч юм энэ харилцаан дээр бол тооцоолол хийхэд өөрөө маш их хэмжээний хүндрэл үүсэх ийм нөхцөл байдлууд бол бас гардаг. Тодорхой 5-10 жилийн дараа гарах нөлөө, 10-20 жилийн дараа гарах нөлөө нь юу байх юм бэ? Монгол одоо хүний онцлог, Монгол улсын онцлогт нийцсэн ийм одоо тогтолцоо, хуулийн ямар одоо зүйл заалтууд байх ёстой юм бэ гэдэг дээр тухайлсан ийм судалгаа бол харьцангуй бага хийгдчихв. Яаралтай гормоор гэдэг нэрийн дор бол улс төрийн шинжтэй зүйл заалтууд орчоод энэ нь өөрөө нийгмийн даатгалынхаа тогтолцоогоо татаад унагчих бий л гэдэг
ийм одоо санаа явж байгаа юм. Яг нөгөө оюутны хөдөлмөр эрхлэлтийг тухайн оюутанд яг одоо үнэхээр мөнгө хэрэгтэй байх үед ажиллаж байгаа үедээ одоо шимтгэлгүйгээр цалингаа авах нь бодит орлогыг төр зур багийн хугацаанд нэмэгдүүлж байгаа. Гэхдээ эргээд нөхөр төлөхтэй ажил олгогч мэдээж нөхөж төлж чадахгүй тий. Тэр ажил олгогч тэр оюутан хөөцөлтөөд тэгэхээр тэр хүн өөрөө сайн дурын даатгалд нөхөж даатгуулах юм шиг байна. Тэгэхээр 22-оос 25 наснда тэр хүн шимтгэл нөхөж төлөх боломжтой байх уугүй юу? Бас дахиад одоо яах нь тэрийг хэрэгтэй гэж ухамсарлаж чадах уугүй юу гэдэг асуудал үүснэ. Үндсэндээ бол тэр хүний одоо 18-аас 25 22 насны нийгмийн хамгаалал буюу ялангуяа тэтгэвэр дээр бол алдагдчихл байгаа юм л да. Яг нь тэтгэмжийн асуудал энтрийг одоо осол энтрийг бол шийдсэн юм шиг байгаа төлөвлөхөр. Тэгэхээр энэ бол нэг их тийм одоо зөв бол шийдэл биш баг. Яг зүгээр энэ хүмүүс шимтгэл их байна, багсаг махсаг гэдэг. Тэгээ тэрний одоо югаар авч хэрэгжүүлж байгаа галамтраас гэх юм да. Тиймэрхүү зүйл болж ийн гэж харж байна. Яг одоо зүгээр нийгмийн хамгаалалт талаасаа бол энэ буруу юм. Зүгээр яг оюутны бодит орлого тэг өнөөгийн нөхцөл байдал талаасаа бол одоо байж болох арга орсон л арга юм да тийм ээ. За оюутнууд стартап компани ажилтан гих зэргээр нийтэд биш нэг хэсэгт хамааралтай хөнгөлөлт чөлөөлтөөр өнгөлсөн нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг та бидэнд хамааралтай эерэг өөрчлөлт одоо тун ховор туссан байна. За төлөх дүн одоо хувь хэмжээ нь хിവэрэ байгаа хэдий ч нийгмийн даатгал төлснийхөө хариуд авдаг тэтгэмжийн хэмжээг бууруулж нөхцөлийг илүү чангаруулсан асуудлууд хуулийн төсөлд бол туссан байна. Сар дахлын дараагаас ажилгүйдлийн тэтгэмж авах тоо хүсэлт огцом нэмэгджээ. Одоогийн хуулиар даатгуулагч ажилгүй болохоос өмнө 2 жилээс доошгүй хугацаанд за тэр дундаа сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаанаас хамааруулж сүүлийн 3 сарын цалин орлогынхоо 45-аас 70 хүртэлх хувиар тооцож ажлын 76 өдрийн хугацаанд тэтгэмж авах боломжтой. Харин хуулийн төсөлд тэтгэмж авах нөхцөлийг чангаруулж сүүлийн 12 сар тасралтгүй төлсөн бол авахар зохицуулжээ. Мөн тэтгэмж аваад дахин ажиллаа сольсон иргэдийн хувьд дахин ажилгүйдлийн тэтгэмжийг 3 сараар хязгаарлаж байгааг 9 сар болгон нэмэгдүүлсэн байна. Тэтгэмж олгох хугацааг өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бол ажлын 55 хоногт авахар мөн бууруулж өргөжлөх ортосгосон байна. 20-22 хувиар тооцож авч байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалд дийлэнхийг нь буюу 17%-ийг, тэтгэмжийн даатгал 1.8%-ийг, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалгаалах өвчний даатгалд ажил олгогч 1.5-аас 2.5% хүртэл, ажилгүйдлийн даатгалыг 1.7%-аар бодож хуваарлдаг. 2025 оны байдлаар нийгмийн даатгалын 4 сангаас тэтгэврийн даатгал, ажилгүйдлийн даатгалын сан алдагдaltaй гарсан бөгөөд 158.8 тэрбум төгрөгийн орлого ажилгүйдлийн даатгалын санд төвлөрсөн бол энэхүү сангаас 163.7 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгосон байна. 2025 онд төрийн албан хаагчийн орон тоог 9%-аар бууруулан 6800 гаруй албан хаагчийг чөлөөлсөнтэй холбоотой ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулах төсөв санхүүжилтийн их үүсвэр дутагдаж 2025 оны 9-12 дугаар сард үүссэн 17.4 мянган даатгуулагчийн 49.9 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийн өгөлгийг 2025 онд олгож чадаагүй. Цаашид энэ хүндрэл үргэлжлэхээр байгаа учраас ажилгүйдлийн тэтгэмжийн нөхцөл шаардлагыг чангатгахаар ийхүү хуулийн төсөлд тусгаад байна. За өндөр насны тэтгэвэр нь улсынхаа дундаж цалингийн 40%-аас багагүй байх ёстой гэж олон улсын конвенцэд заасан байдаг хэдий ч за манай улсад энэ үзүүлэлт 30% байдаг. За 2025 оны байдлаар улсын дундаж цалин 2.8 сая төгрөг байсан бол за дундаж тэтгэврийг аваад үзвэл 850 мянган төгрөг байсан юм а. За хэдэн жил ажиллаж шимтгэл төлсөн эсгээс үл хамааран тэтгэврийн доод хэмжээг авч байгаа шудраг бус тогтолцоог халж за олон жил төлсөн бол илүү өндөр тэтгэвэр авах шинжилгээг хийхээр хуулийн төсөлд тусгасан талаараа ерөнхий сайд учрал мэдгдсэн. За хуулийн төсөлд тэтгэвэр тогтоох хугацаа цалин хөлсний орлогоос эхлүүлээд тэтгэврт гарах нас гээд олон өөрчлөлтийг тусгасан байгаа хэдий ч за тэтгэвэр тооцох итгэл зүйрийг зөв зохицуулахгүйгээр тэтгэврийн хувь хэмжээ нэмэгдэх боломж бүрдэхгүй гэдгийг судлаачид хэлж байгаа юм а. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар тэтгэврийн шимтгэл төлсөн дараалсан 5 жилийн цалин орлогын дунджаас тогтоож байгаа нь ялангуяа нийгмийн даатгал сайн дураараа хамрагдаж байгаа даатгуулагчдын хувьд хөдөлмөр эрхлэх ихэнх хугацаанд орлогоо багаар нэмэгдүүлж шимтгэл төлөөд тэтгэвэр тогтоолгох төгссөн сүүлийн жилүүдэд орлогоо зориуд өндрөөр мэдүүлэн шимтгэл төлдөг жишгийг бий болгожээ. Үүнийг үе шаттай нэмэгдүүлж жилд 1 жилээр нэмэх замаар
2032 онд 10 жилд хүргэх зохицуултыг хуулийн төсөл тусгасан байна. Харин тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин орлогыг тодорхойлохдоо 2027 онд даатгуулагчийн цалин хөлс түнтэй адилтгах орлогын 5 жилийн нийлбэрийг 60 сард, 2028 онд 6 жилийн нийлбэрийг хэрэв 70, 2029 онд 7 жилийн нийлбэрийг хэрэв 80, 2030 онд 8 жилийн нийлбэрийг хэрвээ 90, 2031 онд 9 жилийн нийлбэрийг хэрвээ 100, 2032 оноос хойш 10 жилийн нийлбэрийг хэрвээ 110 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд тус хуваахаар хуулийн төсөл тусгажээ. Харин тэтгэврт гарах насыг 2018 оноос 3 сараар нэмэгдүүлж 65 наснд хүргэх зохицуулалт нь хөдөлмөрийн хэвийн бус хөнгөлөлттэй нөхцөлийн тэтгэврийн насыг нэмэгдүүлээгүй хэвээр мөрдөж байгаа үед даатгуулагчийн эрт тэтгэвэр тогтоолгох хандлагыг үүсгэж байна гэж албаныхан үзжээ. 2025 оны байдлаар 546.1 мянган тэтгэвэр авч байгаагийн 428.4 мянган өндөр насны тэтгэвэр авч байгаа бол үүний 40 орчим хувь нь хөнгөлөлттэй буюу эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байгаа юм. Иймээс эрт гарсныг биш илүү ажилласныг урамшуулах агуулгыг хуулийн төсөлд тусгаад байна. Эрт тэтгэврт гарах чинь нэг талаараа одоо эрт орлоготой золгож байгаа юм шиг боловч нөгөө талаараа амьдралын түвшин нь эрт дортно гэсэн. Өөрөөр хэлбэл одоо амжиргаа нь эрт муудна гэсэн үг шүү. Тэтгэвэр чинь угаасаа энэ нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр чинь хүмүүсийн одоо төсөөлөд байгаа шиг тийм баян тансагч байдаг юм уу те. Бүр одоо амьдралын өөр түвшинд аваачих ийм зүйл биш шүү дээ. Ер нь бол амжиргааны баталгаа одоо амжиргаагаар л одоо баталгаатай хангах л ийм одоо үүрэгтэй зүйл шүү дээ. Тэгэхээр энэ залуудаа одоо шимтгэл төлөхгүй байж байгаа л одоо энэ баг тэтгэвэр аваад байгаа хүмүүс чинь ер нь тийм шүү дээ. Залуудаа маш бага цалин авч исэн эсвэл маш цөөн хугацаагаар шимтгэл төлсөн ийм иргэдийн тэтгэвэр хамгийн бага хамгийн доод хэмжээтэй байгаа. Тэгэхээр тэр ахиу тэтгэвэр авж байгаа хэсэгтэйгээ барьцаад байгаа юм. Гэтэл ахиу тэтгэвэр авж байгаа хүн байгаа юу гэвэл байгаа сарын 3 сая төгрөгийн одоо жишээд юм 2 сая гаруй төгрөгийн цөөхөн байгаа байх л та. Тэгэхээр эн чинь өөрөө хэдий чний ахиу цалин аавна, хэдий чний урт хугацаагаар шимтгэл төлнө, хэдий чний тэтгэвэр тэрийгэ дагаад өндөр байх ийм зарчимтай гэдгийг харж явах хэрэгтэй. Энэ хуулийн дээр тусгагдсан байгаа шиг энэ арга зас арга хэмжээнүүд бол хүний нөгөө муухагаар хэлвэл нэг хуурж байгаа л асуудал. Өөрөөр яг ингээд тэтгэврийн хэмжээн дээр нь мөнгөн дүнгээр тооцоод ирэхээр жилд нэг 20 мянган төгрөгийн нэмэгдэл хинт хэрэгтэй юм бэ. Ийм л арга засан шийдвэр болчихж байгаа. Тийм учраас энийг бол бүхэлд нь өөрчлөхгүй зүгээр ингэж явбал буруу. За нөгөө талаараа миний бас нэг хэлэх юм юу гэхээр одоо ахмадууд зүгээр миний хэлж байгаа үг нь жоохон эмзэглэж магадгүй. Гэхдээ ахмадууд тэтгэврээ нэм гэж байна. Энэ нь өөрөө нөгөө ихэнх хүмүүс маань нийгмийн даатгалын шимтгэл айгу бага төлж исэн эсвэл огт ажил хийж төлөхгүй байжгаад саяных шиг нэг хэдхэн жил нөгөө халамжийн тэтгэвэр авч байгаа хүмүүс энэ дээр байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр халамжийн тэтгэвэр авч байгаа хүмүүс та нар тэтгэврээ нэмүүлэх эрх байхгүй. Та нар хизээч ажил хийгээгүй нийгмийн даатгалаа төлж энд сандаа өөрийнхөө нэр дээр мөнгө цуглуулаагүй байжээж бидний одоо өнөөдрийн ажил хийж байгаа залуучуудын төлсөн нийгмийн даатгал төлж байгаа мөнгийг халамжийн тэтгэвэр олгож авч байгаа юм байжээж энийг нэм гэж шаардах эрх та нарт байхгүй гэж би бол шулуухан хэлмээр байд. Цалин өсгдөг итгэл зүйр. Энэ итгэл зүйрээс болоод хүмүүсийн тэтгэвэр маш бага байгаа. Энэ итгэл зүйр чинь юу вэ гэвэл 10 жилийн өмнөх цалин өнөөдрийн цалинтай ойртуулж байгаа коэффициент байхгүй юу? Тэгэхээр энийг итгэл зүйрээ жил болгон шинжлэхдээ нэгдүгürt цалингийн өсөлтийг харгалзахгүйгээр өмнөх оны коэффициентийг одоо хуулж тавьчихад байна засгийн газар. Хоёрдугаарт болохоор тэр итгэл зүйрээр өсгсөн цалинг тайрахтаа одоо 2013 оноос өмнөхийг сая 404 мянгаар тайрчихад байна. Тэгээ одоо 15 оноос өмнөхийг 2 сая 400 мянгаар одоо хязгаарлана гэсэн нэг юм зохицуулт явж байгаа шиг байна. Гэхдээ жишээлбэл цалингийн дээд хэмжээнээс илүү хэмжээгээр цалин авч ирсэн, дээд хэмжээгээр цалин авч ирсэн хүмүүст энэ хохиролтой. Яагаад вэ гэвэл одоо 7 жилийн өмнө авч ирсэн цалингаараа өнөөдөр тэтгэврт гарлаа гэж бодоход 7 жилийн дээд хэмжээ нь яг тэр хэвээрээ байх нь шин. Тэгэхээр тэр хүний бодит цалин буурах гэдэг тийм тэтгэврт тогтоолох цалин. Тэгэхээр энэ дээр бол нөгөө 1 гэсэн коэффициенттай авсан он байгаа шүү дээ. Одоо 26 оны итгэл зүйрийн журман дээр бол 2024 оныг 1 гэсэн коэффициент гэж авна гэж. Тэгэхээр хамгийн шударга аргачлал юу вэ гэвэл 24 оноос өмнөх цалинг 24 оны дээд хэмжээгээр тарина л гэж. Ингэж зохицуулах хэрэгтэй. Ингэжээч эн чинь нөгөө тэтгэврийн зөрүү арилна, арай шударга ёс тогтно гэсэн. Тэгж зохицуулахгүй бол энэ 10 жилийн цалин гэдэг чинь үндсэндээ бүх хүний авах тэтгэврийг одоо одоогийн нөхцлөөс дордуулна гэсэн.
За тэтгэвэр тооцох аргачлалыг хуульд томьёолж ганц нэг үзүүлэлтийг өөрчлөх нь өнөөдрийг үүссэн асуудлыг шийдэхгүй. За ганц удаагийн гал унтраас алхан болно гэж судлаачид хэлж байна. За нийгмийн даатгалын хуулийг багцаар нь шинжлэхдээ 2023 онд орхигдуулсан хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг энэ удаад хамтд нь баталвал харин шинжилэлт ойрхон өөрчлөлт болно гэдэг хүлээлт олон нийтийн дунд байгаа юм а. За хуулийн төсөлтөө баталгаат тэтгэвэр болоод тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн үндсэн 3 давхаргад тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгохоор хуулийн төслөө боловсруулад байгаа юм а. Монгол улсын иргэд ажил хөдөлмөр эхэлж байгаа тэтгэврт харангуйтаа авж исэн цалин тэтгэврт хараад авж байгаа тэтгэврийн хоёрын зөрүү эрс тэтгэвэр нь багасдаг учраас амжиргаанд орддог. Амжиргааных нь баталгаа түвшин хангагддаг. Тэгэхээр энэний гол асуудал юу гэдэг вэ гэхээр нэг давхаргад тэтгэврийн тогтолцоотой уу ганцхан улсын төсвөөс суур тэтгэвэр үндсэн тэтгэвэр авдаг юм тогтолцоотой яваад байгаа. Гэтэл гадны улс орнууд яадаг вэ гэдгээр тэтгэврийн олон давхар тогтолцоор аль үжи шилжчихсэн. Тэр нь нэгт улсаас өгдөг тэр баталгаачих тэтгэвэр, хоёрт нь болохоор хуримтлалын тэтгэвэр, гуравт нь сайн дураар хамрагддаг хувийн нэмэлт тэтгэвэр. Тэгэхээр энэ тогтолцоо руу шилжих сая энэ өөрчлөлтийг бол энэ хуулиар нэгт засгийн газраас өргөн барьсан нь бол сайн хэрэг. Ингээд бол цаашдаа энэ хуримтлал бий болоод ирэхээр иргэд маань тэтгэврт гарахад ямар ч байсан авж байгаа орлогоо олон их усүртэй тэтгэврийн их усүртэй болно. Тэр нь амжиргаанаар баталгаажих төвшин тодорхой хэмжээнд хангаад явах юм боломжууд яваандаа бүрдэнэ гэсэн. Суурийг л тавьж байгаа. Эхний ээлжинд бол яг нэмэлт тэтгэврийн сангийнхаа хуулийг батлаад яг ямар байгууллагууд яаж үүсгэх, ямар бүтээгдэхүүн санал болгох юм гэдэг нь илүү тодорхой болсны дараа иргэд яг тэр хөрөнгө оруулалтууд нь баталгаажаад өрөө гүйж нь гараад ирсний дараагаар 1% шилжүүлэх үү 2% шилжүүлэх үү гэдэг асуудал ярих юм бол илүү оновчтой болов гэж харж байгаа. Ингээд нэмэлтээр хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх нь одоогийн эдийн засгийн хувьд иргэдэд ажилтнуудад нэг хуримтлал үүсгэхгүй байх боломж үүсэхгүй юм биш үү гэдэг тийм асуудал ярьж байна. За энэ бол цэвэр ерөнхийдөө ажил олгогч нарын шийдвэрлэх асуудал гэж харж байна. За энэ дээр ер нь харах юм бол хувийн компаниуд тухайн жилийн инфляцийн түвшин ч юм уу тийм нэг бараа бүтээгдэхүүн үнийн өөрчлөлтөө ерөнхийдөө харж чад юу яадаг нэг 10%-аар ч юм цалингаа нэмэгдүүлдэг шүү дээ ажилчдынхаа тийм. Тэгээд 10%-аар нэмэгдүүлэх цалингийнхаа 1%-ийг л хувийн тэтгэврийн хуримтлал дээр үүсгэнэгээл 9%-аар цалингийн нэмээд 1%-ийг нь хуримтлал дээр үүсгэл явчихад тухайн 1% маань дараагийнхаа жилийнхаа хуримтлал үүсгэхтэр бидний тэр заавал нэг төрийн төрлөв шилжиж байгаа нэгдсэн сан руу шилжиж байгаа тэр мөнгөөс заавал авах хуугаар бас шийдчих боломж бол байгаа. Өмнө нь өгч байсан саналуудын гол үндэслэл юу байсан бэ гэхээр бидний нийгмийн даатгалын тогтолцоогоо бүхэлд нь өөрчилъё. Өөрөөр хэлбэл даатгуулагч иргэн өөрийнхөө төлсөн нийгмийн даатгалын мөнгийг банкнд хадгалдаг шүү дээ тийм ээ. Тэрэн шиг ингээд хадгалдаг байдлаар нөгөө талаар нийгмийн даатгалын сан дээр маш хэмжээний хөрөнгө цуглардаг. Энийг бол нөгөө ёроолгүй сав руу бол нөгөө төсвийн ёроолгүй сав руу орчод байгаа байхгүй юу. Тэгхгүйгээр энийг урт хугацааны хөрөнгө оруулалтын сан болгож ажилуулъя. Тэгэж нөгөө даатгуулагчдын төлчөө цуглуулж байгаа тэр мөнгөний үн цэнийг алдагдуулахгүй бүр илүү өсгөх боломжтой ийм байдлаар ажил болгоё гэдэг ийм саналуудыг өгч ирсэн. За бодит байдлаар яг бидний энэ үндсэн саналууд бол тусгагдаагүй. За засгийн газрын тэргүүний хувьд тэтгэврийн реформоор улс төрчийнхөө имижийг бүрдүүлж байснаар саяханч өнөөдөр түүний хийх хуулийн шинжилэл нь реформ гэхээс илүү цонхны цаанаас чихэр долоолгох төдий хэлбэртэл болохоор байгаа гэж судлаачид дүгнэж байгаа юм. За төсвийн орлогын 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төсөв гих ганц ёроолгүй тоогоо руу хийсээр байгаа цагт өөрчлөлт шинжилэл гэдэг зүйлийг ярих боломж байхгүй юм а. За хувийн нэмэлт тэтгэврийн сангууд үүсэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь реформын эхлэл болох учиртай. За сонгуул өгдсөн улс төрдсөн поп амлалт хөнгөлөлт чөлөөлтийн нөлөөгөөр өнөөдөр хүндхэн байдалд орсон нийгмийн даатгалын тогтолцоо цаашид улам нурах эрсдэл энэ удаагийн шинжилэлээр бий болох вэ гэдэг эрсдлийг хилцүүлгийн явцад сайтар анхаарахыг эрхэм гишүүдээсээ эцэст нь хүсье. За үзэгч та бүхэнд улсын их хурлаар хилцэж ирсэн нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаарх мэдээллийг энэ удаад тоонлог хүргэлээ. Хамт хэлсэнд баярлалаа.